Одоо тэгвэл та бүхэнд эдийн засгийн мэдээллээрээ Хэмс оюуханы хөгжил эргээд одоо хөдөлмөрийн зах зээлд ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдэг мэдээллийг хүргье. За Хэмс оюуханы хөгжилтэй холбоотойгоор зардлаа бууруулах хүрээнд ажилчдаа цомогдох болсон компаниудын мэдээллээс та бүхэнд товчхон харуулж байна. Жишээлх юм бол UPS компани хувьд 2025 онд 48 мянган ажилтнаа бол цомогдсон. 2026 онд энэ тоо нэмэгдээд 30 мянга болох төлөв ажиллагдаж байна. Харин Amazon компани хувьд бол 14 мянган ажилтнаа энэ намар цомогдох нь гэдгийг мэдээлээд байгаа. Цаашдаа дахиад 16 мянган ажилтнаа ч гэсэн цомогдохно гэсэн төлөвлөгөөгөө бол танилцуулчихсан байгаа. За тэгээд Snapchat компани хувьд гэхэд Snap-ийн хувьд бол одоо 2026 оны 4-р сард 1000 ажилтнаа бол цомогдсон. За ингэснээрээ 500 сая долларыг бол хэмнсэн гэсэн ийм мэдээллийг ч гэсэн өгöd байгаа. За энэ мэтчлэн компаниуд одоо маш олон тоогоор багадаа тухайн одоо нийт ажилтныхаа 10%-ийг бол цомогдох шийдвэр гаргасан гэдгээ бол танилцуулаад цаашаа ч гэсэн энэ цомогдол бол үргэлжилнэ гэсэн ерхий төлөвлөгөөгөө ч гэсэн танилцуулаад байгаа юм. Мөн дээрээс нь компаниуд Хэмс оюуханд тэрбум доллараар нь бол хөрөнгө оруулж зардлаа технологид шилжүүлээд ажиллах хүчний зардлыг басгаж байгаа нь энэ юм аа. Эдгээр нөхцөл байдал нь эргээд Монгол улсын хувьд ч гэсэндээ Монголын хөдөлмөрийн зах зээл дээр бол тодорхой хэмжээний өөрчлөлт бол авчирч нөлөөлнө. Гэхдээ тэр нь бол хөгжиж буй орнуудад бол харьцангуй бага нөлөөлнө гэдгийг бол салбарын шинжээчид хэлж байна. Бараг талаас илүү өмнө одоо хөдөө аж ахуй, газар тариалан, агнуур барилга гэдэг энэ салбарууд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ чинь орлуулагдах боломжгүй салбарууд болчихж байгаа. Тэгэхээр манай улсын хувьд бол яг одоо манайх шиг ийм хөгжиж буй орнуудын хувьд бол одоо бүрэн орлуулагдах биш, илүү нөө augmentation буюу нөө бүтээмжээ нэмэгдүүлэх одоо тийм ажлын байрууд бол арай илүү байх боломжтой гэж харж байна. Багийн ажиллагаа шаарддаг, за танин мэдхүүн болон бусад мэдээллүүдийг шаарддаг, мэдлэгийг шаарддаг эдгээр ажил мэргэжлүүд бол бас цаашдаа үлдэж, за илүү их магадгүй одоо технологийн салбараас хасагдсан хүний нөөцийг нөхөхүйц хэмжээний ажлын байр дахиад шинээр бий болох шаардлага үүснэ гэж бол Дэлхийн эдийн засгийн форумын тайланд дурдсан байгаа. Жишээлбэл 2030 он гэхэд цомтгол үрдсэн ажлын байрны хэмжээ 92 сая хүнд хүрнэ гэж тооцоолж байгаа эдэж гисэн эсвэргээрээ түрүү хэлсэнчлэн танин мэдхүүн болон багаар ажиллах чадвар сайтай, за Хэмс оюуханы ашиглалт сайтай эдгээр хүмүүсийн хувьд бол шинээр 170 сая ажлын байр бий болох боломжтой гэж үзжээ. 2030 он гэхэд эрэлттэй болон бууралттай байх ажлын байруудыг бол Дэлхийн эдийн засгийн форумын тайланд дурдсан байдаг. Үүн дундаас та бүхэнд харуулхад эрэлттэй байх ажлын байрнуудын хувьд хөдөө аж ахуйн ажилтан, хүргэлтийн жолооч, програм хангамж хөгжүүлэгч, барилгын өнгөлгөөчин, за хүнсний боловсруулах үйлдвэрийн ажилтан, сувилгын мэргэжилтнүүд гэх мэтчлэн яг хүнтэй харьцдаг, за илүү хүнээс ур чадвар одоо хүн хоорондын харилцаан дээр тогтсон ажил мэргэжлүүд бол эрэлттэй байна гэсэн ийм мэдээлэл гарч ирсэн. Илүү нөө математик, физик буюу илүү нөө механик одоо тэрийг үйлдвэрлэх те одоо тэрний дэд үтсийг нь үйлдвэрлэх чиглэсэн одоо илүү нөө физикийн чиглэлийн сургалтуудыг авч мэргэжлээ сонгох юм бол арай илүү ирээдүйтэй гэж харагдаж байна. Харин нөгөө талдаа технологи орлож болох боломжтой буюу кастчин, нарийн бичгийн дарга, гэрээ үйлчлэгч, бичиг хэргийн ажилтан, хэвлэлийн ажилтан, эхлэн бодогч гэх мэтчлэн эдгээр ажилтан одоо ажлын байргүй болох эрсдэл үүсэж байна гэсэн үг ээ. Эдгээрээс ингээд харахад бол AI-ийн улмаас бол зарим ажлын байр устарч цөөрч байгаа эдэж гисэн нөгөө талдаа бол шинэ боломжийн үүд хаалга нээгдэж байна гэж үзэх нь бас чухал юм аа. За нэгэсэндээ одоо AI-ыг ашиглаж мэддэг хүн илүү эрэлттэй байх, мөн одоо илүү мэдрэмж шаардсан ажил мэргэжлүүдийг сонгож одоо суралцаж тухайн мэргэжлийг эзэмших юм бол ирээдүйд ажлын байр нь бол одоо хангалттай байна гэж ойлгож болох юм байна.